За бүгдээрээ сайн байцгаана уу? Шинэ Зеланд улсын Аукленд хотоос мэдчилж байна. Өнөөдөр 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3 цаг 5 минут болсон байна. Өнөөдөр цогтойгийн төрсөн өдөр 2020 12 гэдэг өдөр төрсөн. Өнөөдөр хүү маань 4 нас хүрч байна. За Цогтойдоо сонир сайхан төрсөн юу өдрийн мэнд яцгаана? хүргэе. Тий цогтойдоо төрсөн өдрийн минь төргий. 4 жилийн өмнө төрж исэн, 4 жилийн дараа гадаад сурахаар ирсэн байна. За одоо ингээд дөрвөн өөр тайм зоонд орчих үед те. Харин тийм. За Тийм За, шүү нэрээ. Америк нэгдсэн улсын Массачусетс мужийн Бостон хотод 2024 оны 12 сарын 11-ний оройн 9 цаг 6 минут болж байна. За, Америкийн Иллинойс мужийн Нэпервилл хотод хэд вэ манайч одоо 12 сарын 11-ний оройн 8 цаг 6 минут. 20 цаг 6 минут. За Монголд дунд говьд өнөөдөр 12 дугаар сарын 12-ны 10 цаг 6 минут болж байна. Ирээдүгөөс би та нартай мэдчилж байна. Би хамгийн түрүүлж явж байгаа юм байна те. За сонин сайхан юу байна? Тичка Бостонд очсон гоё байна уу? Ямар ч гоё юу. Гоё нөө. Газар сууж байгаа юм. Ажлынхаа ээлжилт уулзалтанда шинэ жилийн баяр нөө ажлын удирдлагууд зүйлүүдтэй ирсэн байгаа. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр юу яа? Хайрын тавын хэлний талаар өмнө сонсч ирсэн үү? Сонсч ирсэн бол би биенийхээ хайрын хэлийг таах гэж оролдъё. Яагаад энэ талаар ярих болсон бэ гэхээр гэрээсээ хоол явцсан байж байхдаа би өөрийнхөө хайрын хэлийг болон хүүхдүүдийнхээ хайрын хэлийг удирдлагуудаа, захирлуудаа тэгээд ажлынхаа дээр хэлж ярьж байсан байхгүй юу? Тэгсэн чинь над руу нэг хөөрхөн бичлэг ирсэн. Тэр үнэхээр хөөрхөн санагдсан. Тэгээд тийм болохоор одоо хайрын тавын хэл гэж яг юу байгаа юм? Бидний хайрын хэл бие биенээ хүмүүс гадаад хэлээр ингээд яриад ойлгосон, монгол дээр яриад ойлголцдог гэдэг шиг хайрлахад бас тийм тусдаа хэл байна. Тэгэхээр тэр хэл нь ямар хэлээр ярьж ойлгоцож бие биенээ хайрлагдж байгаа болон биенээ хайрлаж байгаа гэдгээ илэрхийлдэг вэ гэдэг хайрын хэлнүүд байна тийм. Baby language, body language, fragrant language гэдэг шиг хайрын хэл гэж бас байна. За тэгэхээр хэдүүлээ эхлээд юу яа? Нэгнийхээ хайрын хэлийг юу ол гэж тай. Тэгээд нөгөө хүн маань зөв байна уу, буруу байна уу гэдгийг ингээд ярилцаа явах төхөө. Тэгэж эхлэх сонирхолтой байсан гэж байна. За эгээс эхлэе бид гурван хайрын хэлийг таагаад тэгээд нөгөө яг ярилцж байгаа хүмүүс нь тийм үгүй гэлээ. Why not? За би гаяагаас эхлэе гэж бодож байна. За. Миний бодлоор яг энэ нөгөө хайрын тавыг хэлж байгаагаас хүн болгонд тавуулаад байгаа шүү дээ. Гэхдээ нөгөө аливаар нь илүү их хайр мэдэрдэг вэ гэдэгтэй л байгаа юм шиг байна. Тэгэхээр зүгээр гаднаас нь хараад тааж байгаа шүү дээ. Гая ер нь физикал тааж буюу одоо нөгөө одоо юу яадаг гэж бодож байна. Байж байгаарай. Хүрэлцэх. Эхлээд хариултыг шууд хэлэхгүй шүү дээ нөгөө. Байж байгаарай. Эхлээд ингээ нөгөө мэдгүй хүн байж магадгүй шүү дээ. Энэ хайрын тав хэлний талаар сонсож байгаагүй хүн байж магадгүй. Бүгдээрээ сонсож байсан байх. Манай пэйж дээрс мэдээлэл орсон байгаа. Тэгэхээр нөгөө дурдаад тавьчихдээ тэр тав хэлэнд нь юу байгаа юм? Тэгээд таавал нь ойлгомжтой болох бах тий. За тэгэхээр эхнээс нь дурдъя. За нэгдүгürt нь болохоор нөгөө хайрын тав хэл чинь хамгийн яг тавуулаа хүнд байгаа гэдэг байгаа шүү дээ. Хэр их байгаа гараал хүмүүс хайр мэдрээд байгаа. Тэгэхээр хамгийн эхлээд нөгөө хүмүүс айгүйх тийм бэлэг өгдөг хүмүүс идэв шүү дээ. Ингээл айгүй жижигэн чихэрчсэн хүн ингээл хүн айгүйх бэлэг өгдөг тийм. Тэгэхээр тэр хүн өөрөө хүнд бэлэг өгч хайр мэдэрдэг. Бас хүнээс бэлэг авахаараа хайр мэдэрдэг хамгийн нэгдүгээр хэлнэ. Хоёр дахь нь болохоор нөгөө хүрэлцэх буюу одоо ингээд дандаа хүн ингээл илээл тэврээл ч юм ингээл хүрээл те одоо зүгээр ингээд хажуугаар явсан ч гэсэн сайн уу тэргээд ингээд хүрдэг хүмүүс байдаг. Тэгэхээр нөгөө энэ хүрэлцэж хайр мэдэрдэг хүмүүс бол өөрөө бас илүүлж тэврүүлж те хүрэлцэж л яг хайрыг мэдэрдэг. Гурав дахь нь болохоор нөгөө одоо чанартай цаг гэж яриад байдаг шүү дээ. Хүмүүс ингээд нөгөө зориулалт гаргадаг. Одоо жишээлбэл хоёулаа яг одоо ингээд 5 цагт уулзсан шүү ч гэдэг юм уу тийм яг цаг заасан бол яг тэр цагт ингээд яг өөрийгөө бүрэн зориулаад тэг яг тэр тодорхой цагтаа л хэрвээ тэр нь одоо жишээ нь
хоцрох ч юм уу тий ингээ 30 минут цагаар хойшлох ч юм уу эсвэл бүр ингээд кэнселдээд ингээ болсон тохиолдолд тэр хүн ингээд нөгөө айгүй урам хугардаг. Яагаад гэвэл нөгөө яг тэрэндээ л зориулт гаргадаг учраас чи өстө яагаад ингэж зориулт гаргахгүй байгаа ингээд нөгөө хүнээсээ юм зориулт шаардаад байдаг. Чанартай цаг нөө хүүхдүүдэд Өөрөлд нь чанартай цаг болохоор гаргана гэдэг шиг шүү дээ. тий. Дөрөвдөг нь болохоор Дөрөвдөг нь урмын болохоор үгээр ярьдаг хүмүүс ингээ магтуулаа л гэдэг ингээл зөв зүгээр яж хатал ингээ хүн өөр ирэхгүй магтаал хөө ямар гоё word чи of ястай affirmation мундаг гэдэг шүү тий. гэл ингээл ууг саггүй ингээ хүн магтаад байдсан шүү дээ тий. Тэгэхээр нөгөө өөрөө бас тэр хүн тэгж хүнээр магтуулж ш тэндээсээ хайр мэдэрдэг. Хамгийн сүүлийнх нь болохоор нөгөө service буюу нөгөө үйлчлэх. Одоо ингээд хүнд ямар нэгэн зүйлийг ингээд сэтгэлээ гаргаж үйлчилж хийж өгснөөхөө төлөө тэндээсээ ингээд амар их хайр мэддэг. Одоо жишээлбэл ингээд юу яд нь штэ өсчүүд чинь ингээд одоо жишээлбэл эхнэрийнхээ готл мотлыг таслаач юм ингээд хувц хувцыг нэмдэд хүмүүс аяга гайхдаг тий эдний нөхөр аягаа сонирч гэдэг юм ойлгохгүй хүмүүс тэр хүн яг тэр хайраа илэрхийлж байгаа хэлбэр нь өөрөө үйлчилж магадгүй айгаа гоё хоол хийж ч юм уу тий эсвэл эсрэгээр одоо эхнэрийнхээ юу хүсэж байгаа тэрийг хийж өгчээж өөрөө тэрнээс хайр мэдэрдэг. Тэгэхээр нөө үйлчлэх хэл гэдэг ийм 5 хэл гэдэг юм лээ. Товчхондоо юм байна те. За тэгвэл ингээд хариултыг хэлэхгүйгээр ингээд таагаа тэгээ дараа нь эргээд өөрөөсөө хайрлыг ярилцгаая. Аха. За тэгэхээр гая болол би бодохдоо ер нь бол ингээд 3 төрлийн хайр нь гаяд байдаг байж магадгүй. Гэхдээ хамгийн их нь магадгүй үйлчлэх байх гэж бодож байна. Тэгээд хоёр дахь нь хүрэлцэх, гурав дахь нь гая бас бэлэг авах дуртай гэж бодож байна. За манай Тичка бол угаасаа аюу тийм чанартай цагаар ярьдаг бах юмд аюу их зориулт гаргадаг. За of course нөгөө бэлэг авах дуртай гэж бодож байна. За тэгээд бас нөгөө юу яах дуртай? Урмын үгэнд дуртай гэж бодож байна. За нэг хэлэлтэй 3-3-ыг хэлчихэр чинь ингээд. Би ер нь ингээ яг ганцыг хэлчихээр ингээд 50-80-ыг таарахгүй болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь нэг тавуулаа байх. Тэгэхээр нөгөө тий хамгийн чухал ганцыг л сонгох. Эрэмбэлж яддаг. Гэхээс нь багруу. Гэтэ ганцыг хэлж илүү сонирхолтой шүү дээ хэдүүлээ. Оожи тэмдэглэж бич авч гинэ үү? Үгүй шүү дээ. За би тэмдэглэе. Оожиг би юу гэж бодож байна. Мэдээж хамгийн эхлээд их чанартай цагаар ярьдаг баг. Яг ингээд юмд яг зориулт гаргаад нилээ хэд хэдэн удаа яагаад ингээд ийм гэхэд хоёрт ийм асуудал бодсон. Тэгээд хоёрт нь бас нөгөө physical touch. Тэгээ гуравт нь бэлэг авах юм болоо. Ер нь гэхдээ би ингэж бодож байна. Хэдлээд нэгийг хэлэхээсээ илүү хайрын 5 хэлийг ингээд тавуулангийн баг эренблээд таавалч илүү сонирхолтой гэж болохоор юм байна. Тэгвэл яг би fully би яг тийм байна гэж бодож магадгүй. За миний хувьд тэгж бодож байна. За гая. За одоо дараалал Оожи тааш тэгээ дараалал. Надад Томас яаж байгаа. За Оожи. Наачистэй хэцүү юм байна. Ингээ бүгдээр ингээ дурдчихаар. Тэгээ би бас давхар тэмдэглэл хөтлөх гэсэн чинь амтсангүй над дээр ирчлээ. За тэгэхээр тавуулангийн ингээд бид хэдийнхийг бас эрэмблээд үзүүл сонирхолтой байж магадгүй тий. Эрэмблэхээс илүү би нэгийг л хэлье гэж бодож байна л да. Ягаад гэвэл бүгдээрээ л хүнд байгаа таны хэлсэнчлэн. Тэгээ яг хамгийн их нь одоо аль давмгаалсан гэж бодож байгаа хэлэх учраас за эгээ болвол act of service үйлчлэх байж магадгүй. Бэлгэнд нэг тийм догтлгүй чанартай цагийг хүнд гаргадаггүй. Тэгэхээр үйлчлэгээ л ээж магадгүй юм шүү. Тэгээ physical touch бас нэг хамаагүй ч магадгүй. Яг сайн мэдгүй л энэ та зүгээр тааж байгаа шүү. Тэгэхээр нөө үйлчлэгээ хамгийн одоо хайрын хэлэнд байж магадгүй гэж бодож байна. Тичкагийн хувьд мэдээж хамгийн том зүйл нь бол шууд бэлэг санаанд орж ирж байна. Яагаад гэвэл хүнд бэлгийг бүр ингээд амар ингэж өөрөө зориулт гаргаж өгдөг, тэрэнд бүр ингээд амар ач холбогдол өгдөг, мөнгө төгрөгч зарцуулдаг. Тэгэхээр тэр хүн өөрөө нөө ингээ гаргаад байгаа хэлэнд давмгаалж байгаа учраас буцаагаад өөрөө бас тийм хайрын хэлтэй байж магадгүй гэж бодож байна, тааж байна. Бэлгэнд амар их ач холбогдол өгдөг, утга учир өгдөг хүн болохоор
Над би ингээ амар импрессив юу бүр ингээ гайхалтайгаар хүлээж авч ирсэн бэлгүүд зөндөөх байхгүй юу Тэжгээс дурсамжууд. Тэгэхээр тэгэж бодож байна. Гаягийн болол бүр ингээд үйлчлэх гэж бодож байна. Гая бүр ингээд зүгээр биднэрт ч үдээгүй найзууд дундаа ингээд дунд нь эргээл явцдаг те. Тэгээд тэрэндээ ингээд яг тэгэж хүмүүсийн дунд эргэж үйлчилж ингэж юмыг зохицуулж явахдаа ингээд нүдэндээ галтай тийм аз жаргалтай харагддаг. Тэгэхээр нөгөө хүнээс ч гэсэн үйлчлэгээ авах, буцаад хүнд үйлчлж явахдаа илүү аз жаргалтай харагддаг учраас харийн хэл нь үйлчлэх гэж магадгүй. Act of service үйлчлэх гэдгээс илүү нөө бас буцаагаад тэр хүнд үйлчлэх юм бол бас аз жаргалтай гэсэн үг. Тэ? За, ингэж бодож байна. За, Тишка. За би эгээгийн хайрын хэлийг болоод аудитыг санал мэдчихэв. Act of service одоо үйлчлэгээ. Өөрөө ингээд хүнд бас нэг амар одоо юу яадаг юм уу? Хүний өмнөөс ингээд янз бүрийн юмнууд хийгээд ингээд олон нийтийн ингээд ажиллаад амар ингээд нэг өөрийнхөө одоо биеийг зориулсан юм ингээд амар хүчтэй ингээд үйлчлэг үзүүлдэг. Тэгээд өөрт нь бас тийм их айгу дуртай хүн нэг алив тэр хичээр энийг хичээр гэж хүмүүс шууд даатгаад ингээд амар итгэж шууд даатгаад орчдөг. Тэгэхээр эгийн хайрын илүү бол ямар ч нэг үйлчлэгийн одоо илүү давмгаас нь баг гэж бодож байна. Оожигийн хувьд гэхээр би бэлэг гэж бодож байгаа. Тэг түрүүнд оожиг нөгөө министр бэлэг гэсэн шүү дээ. Ягаад чи эсвэл нөгөө нэг юу яж магадгүй гэж бодож байна. Оожиг тэр нөгөө амар ингэж ач холбогдол өгч би бэлэг өгöd байгаа нөгөө хүлээж авч байгаа байдал нь бүр ингэж амар импресс болоод бүр ингэж амар сэтгэлийг хөдөлсөн нөгөө ингэ догтлсон байдлаагаар ингэ хүлээж аваад ахаар энэ хүний чи хайрын хэлний бэлэг юм бэ. Ойлгоод би бэлгэнд амар ач холбогдол өгдөг байхгүй нөө одоо хайрын дээр ингэ ярих гээд ордод нь шүү дээ тий. Тэгээд би оожигийн хайрын хэлийг бэлэг гэж бодоод байгаа байхгүй амар тэрэнд ингээд бүр сэтгэл нь ингээ амар хөдөлж ингэж айгу догтолж хүлээж авдаг. Одоо нэгэ мэгээтэй харьцуулахад ч юм уу тий. Гайгийнхыг болохоор би юу гэж бодсон нөгөө нэг магтуулах ингээд юм хүндлүүлэх магтуулах тэр нь ингээд давмгаас word affirmation гэдэг тий. Тийм. Урам зориг өгөх. Урам зориг өгөх. Тийм урам зориг. Урмын Ингээд хэлээр. магтуулаад ингээд тийм. Тэгж бодож байна. Тэгвэл давмгаас нь үгүй гэж хамгийн мэдээж бусна байгаа. Гэхдээ ингээд тэгээд тийм бусна угаасаа байгаа. За одоо гайг сонирхолтой онцгой байна тий. За гайгийн үед бид нар байна. Сасагч байна. За юу вэ манайха? Миний интернет чанар гараад тэгээ дээрээс нь хүүхдүүдийн унтахтай болчиход манайх хэвээр амар бужигнаад зугаар гараад шүү. За хай ядчихад эгээ тийм Тэжка хоёрыг намайг юу гэж хэлснийг би ерөөсөө сонсч чадсангүй айгуу соноо гараад сонсон. Тэрийг сонсоод хариулт үзүүлээд байхгүй юу? За юу би энэ болохоор ингэж боддог. Нэгдүгээрт нь болохоор урмын үг гэж боддог. Ер нь бол амар ингэж үгээр устдагддаг юм шиг санагддаг. Тий, нэгийг хэлнэ. Тий. Нэг юм уу? Хамгийн чухал нэгийг нь хэлнэ. Тэгвэл хамгийн их давмгаас гэж бодож байгаа. Давмгаас нь үү? Сайн хэцүү юм шүү дээ. Нэгийг давмгаас чинь тий. Ер нь аюу ихэнх нь байгаа гэж байна. За зурмын үг гэж бодож байна да. Эгийг бол. За оожиг болохоор биеэр хүрэлцгүйж магадгүй гэж бодож байна. Яг ясэм дээр оожиж айгүй тийм нэтон хүн штэ. Тэгэхээр яг харах юм бол аюу нэтон. Тэгэхээр би ер нь биеэр хүрэлцэх дуртай хүн байж магадгүй гэж бодож байна. Тэжкагийн болохоор за бэлэггээ хэлчихэд их муухай байгаа дээ. Гэхдээ хамтдаа цагийг өнгөрүүлэх нь илүү баха. Хоёрдугаар бэлэг байж магадгүй. Ер нь бол өөрөө ингэж хүнд асаж цаг гаргахтай хаалт холбогдол өгдөг учраас Зориулт гаргадаг тийм. Тийм. Одоо цаг зарцуулж байгаа шүү дээ тэр үнгээд. Тэгэхээр тэрнийг хаалт холбогдол өгдөг учраас өөрөө хүнийг өөртөө цаг гаргаасаа гэдгийг айгу хүсдэг байх гэж би бодож байна. За одоо эгээгээс эхлээд
бус нь ингээд таныг ингэж харж байна. Таны хувьд хайрын элч юу вэ? Хариултыг хэлээ. Ямар амар тулгуй юм бэ? Шууд зөм нэгээл за одоо хайрын Харин хэлээ илэрхий хэлээ. За би За бол яг үнэн би act ер of нь service гэсэн. Тэжка act of service гэсэн. Гая муу адилхан act of service. Авши урмын үг гэсэн. Урамшуулах үг. Тэгэхээр ингээ 2-1 боллоо. Та юу гэж бодож байна? Өөрийгөө. аха. Тий, ер нь бол нөгөө үйлчлэх нь яг үний юм шиг байгаа. Яг одоо. Гэхдээ нөгөө ингээд миний одоо харж байгаагаар хүмүүсийн ингээд нөгөө нас насандаа хүмүүсийн хайр ээл ингээ өөрчлөгддөг. Тэгээд эхлээд одоо жишээлбэл юу гэдэг нь те би бол огт тийм нөгөө бэлгэнд тийм дуртай биш. Яг тэгвэл би юу юм бэлээ. Хүнд өөрөө бас ингээд бэлэг үгээ гэсэн чинь ингээд сонгож чаддгүй бүр амар юм хэцүү одоо за юу гэвэл таалагдахгүй бол яах вэ гэх юм. Яг тэгвэл би өөрөө нөгөө янз бүрийн ингэж нөгөө бэлгнээс сайн мэдэрдэг учраас хүнд бэлэг өгч чаддгүй юм билээ нэгдүгээр. Бас нэг ажигласан юм нь нөгөө чанартай цаг гэдэг байгаа шүү дээ тий. Яг тэгвэл ингээд би юм ингээд амар олон зэрэг ингээд зэрэг хийгээл ингээд нөгөө хэний хэлдгэр яг чанартай цаг зарцуулдаггүй. Тэгэхээр би наадах чинь найзуудаас хүртэл сонссон. Жишээлбэл энд найзтайгаа уулзж байхдаа ахаад дараагийнхаа уулзалтыг тавалцсан байгаа жишээ ч юм уу тий. Тэгэхээр нөгөө яг тийм яг тэр хэлээр бас ярьдаггүй юм шиг санагдсан. Тэгэхээр минийх бол илүү яг тэр үйлчлэх тэгээд бас physical touch буюу хүрэлцэх. Гэхдээ энэ хүрэлцэх гэдэг нь залуу байхдаа одоо юу гэдэг нэг амар ингээл тийм дуртай байгаагүй гэх юм уу ингээл хүн амт ингээл одоо ингээл нэг аюу тийм физикл хүмүүс эдэг штэ тий. Тэгэхээр тэр нь их сонин мэдрэмж төрдөг гэсэн. Одоо бол мэдээж физикл тач аюу дуртай болсон. Тэгэхээр яг тэр сервис тэгээд физикл тач. Тэгээ одоо бас нөгөө чанартай цаг гаргахад бас аюух өөрөө ингэж аюух ач холбогдол өгч байгаа. Яг нэгийг бараг таачла. Хамгийн чухал нэгийг тий харин таачла. Active service. За act of service. За Тэжка. За оожиг Миний хувьд дараатаар явдаг байгаа шүү. за. Эгэ намайг quality time гэсэн. Тэжка намайг gift гэсэн. Гая намайг юу гэлээ? Гая бас gift гэсэн. Gift гэсэн. Агуу гая physical touch гэсэн. Physical touch гэсэн. Тийм байна те. Хүрэлцэх мэдрэмж. Тийм байна. Төрөчийн эгэгээс дураж хэлж байгаа юм шиг болох гэдэг юм л да. Гэхдээ нас яваад ч гэдэг юм уу мэдгүй он цаг өнгөрөхөөр ингээд хайрын хэл нь өөрчлөгдөж байна. Гайгийн хэлдгээр яг одоо өнөөдрийн байдлаар гэх юм уу сүүлийн үед ингээд physical touch миний хайрын хэл нь байна гэж мэдрээд байгаа. Яагаад гэхээр ингээд зүгээр ингээд хүрэлцэх гэхээс илүүтэй тэрвэрлт бол ингээд яг хайрлагдаж байгаа юм шиг мэдрэмж. Наа чиний нэг ганцаардж байгаатай холбоотой. Гэж бат. Гэрээсээ хад яваад тийм бүх юмнасаа. За Тэжка. Тэгээ энэ дээр нэмж хэлэхэд нөгөө Тэжка яагаад намайг gift гэж бодсон бэ гэхээр магадгүй би нөгөө юмыг ингээд айгу юу хүлээж авдаг баг. Амар ингээд гайхширч хүлээж авч сэтгэл хөдлөл өндөртэй учраас тэгэж бодсон баг. Гэхдээ миний хайрын хэл gift биш юм шиг байлээ. Би хүнд бэлэг өгж бараг чаддаггүй, бэлэг сонгож чаддаггүй. Дахиад хүнээс бэлэг авахаараа бараг яана зөрүүлээд юу өгнө гэж бодож авдаг. Тэгэхээр яг тийм бодож байна. Тэгээд эгээ болохоор намайг quality time гэж хэлсэн шүү дээ. Би ч бас нэг тийм хүнд амир цагаа зориулдаггүй, жоохон цагандаа харамч байдаг болохоор хүнд зориулдаггүй. Тэгээд хүмүүс найз нөхдийн хувьд ч гэсэн тэр болгоо ингээд зуралдаал ингээд байдгүй. Гэр бүлийнхэнтэйгээ ч гэсэн ингээд өөртөө цагаа зориулахыг илүүд үздэг учраас бас биш байж магадгүй гэж бодож байна. За Тэжкагийн миний хувьд тэгэхээр бэлэг бол бүр октоосооч биш. Зүгээр тэгж харагдсан байна. Тэгээ та нар айгүй буруу ойлгосон байна. Нэг active service quality time хоёрын орно гэж яваад байна л да. Ингээд амар ингээд айгүй ойрхон зөрүүтэй. Гэтэ би зүгээр одоо ингээд бодохоор би ингээд active services quality time руу ингээд
smoothly ингээд орж байгаа юм. тийм. Одоо би өмнө ингэж боддог гэсэн байхгүй ингээд би хүнд юм хийж өгöd одоо хоол хийж өгöd хувцсыг угааж өгöd гэр орныг цэвэрлж өгöd ингээд байх юм бол би тэрийг одоо тэр хүнийг хайрлаж юм шиг юм уу тийм. Тэгж боддог байсан бол одоо надад юу амар чухал санагдаад байгаа гэхээр ингээ хамт суугаад одоо чинь манах гэхээр ингээд заавал яадаг гэр бүлийн цаг гэж заавал 7 хоногт заавал нэг удаа ч юм 2 удаа ингээ гаргадаг. Тэгээд орой хоолоо заавал тойрч хоолныхоо ширийг тойрч зугаад утаснуудаа хураагаад тэгж яадаг. Ерөөсөө хоолны үеэр уцаа авахгүй аа тэгээд хоол идэж байхдаа ингээд нөө яриа өрнүүлдэг за өнөөдөр сургууль дээр ямар байсан ажил дээр ямар байсан гэдэг юм уу ингээд ярилцаад ингээд яг тэр чанартай цагийг нэгэндээ зарцуулдаг нэгээс сонсгоод ярилцаад ойлгоход зарцуулдаг. Тэгэхээр одоо үйлчлэх хэлнээс чанартай цаг зарцуулах хэлрүү ингээд айгу ингээд уусаж ингээд өөрчлөж байгаа юм ингээд чанартай цаг зарцуулах нь илүү чухал санагдаад одоо ингээд хоолыг би заавал өөрөө хийж өгөх гэж ингэж хичээдэг гэсэн одоо хэн хийх нь хамаагүй зөв ингээд захиалсан байсан ч хамаагүй тэрийгээ гоё ширэн дээр ингээд бүгдээрээ сайхан өөрч тавиад тойрч суугаад яг мөнөр идэх нь айгу чухал. Тэгэхээр одоо quality of time илүү их болоод байгаа юм ингээд яг тийм байна. Хэдүүлээ цаг мэлээ явсан байна. Одоо гаягийн хыг сонсоод тэгээ дүгнэлтээ яриад дуусгахгүй бол бидэнд одоо 8 минут болсон байна. За би хурдан яриад дуусчихаа. Тэгэхээр одоо 8 минут ингээд юу вэ? Би тэгэхээр та гурын хоёрын таачж байгаа юмстэй. Эгээг бол би сервис гэж юу нь бол мэдчихсэн. Гэхдээ зүгээр өөрөө хэлмээр санагдтыг. Яа. За миний хувьд юм бол би угаасаа надад хавлаа байдаг те. Тэгээ тэр эгийн тэр насны онцлогоор гэдэг нь бол бүр яг үнэн шүү. Насны онцлогоор хайрын хэл өөрчлөгддөг байж магадгүй. Тэрийг бол би яртай гэж бодож байна. Хамгийн нэгдүгээр нь би нурмын үг баха. Айгүй их ингэж хүнээс магтаасаа дуртай. Эргэн орны хүмүүс намайг ингэж магтаад урмын үгээр яхан бол тэр надад амар юм гоё кайфнууд гэрэлтэй болгоомж гэрэлтэй байдаг. Тэгээ өөрийнхөө талаар комент сонсохтой. Угаасаа би бүх юмд ингэж өөрийгөө нэгт гэж бодож явдаг мандалагч гэж учраас намайг миний талаар хүмүүс урмын үг юм бол тэр нь гоё санагдав. Би ч гэсэн өөрөө найдаж байгаа. Хүний гоё сайхныг хараад байнга гоё өгсөн. Тэгж явахгүй зүгээр миний зан чанар тахта маг. Тийм ээ. Гэхдээ ингээд энийхээ хайраа хэлийг таасан ч бас их сонирхолтой байна те. Бид нар одоо жишээлбэл тийшгийг ягаад чи шууд бэлгэл гэж санаанд орж ирж байгаа. Жишээ шал өөр ах жишээтэй. Гэтэ яг нь бэлгэнд зарцуулж байгаа цаг нь өөрөө амар их хугацаа зарцуулдаг, мөнгө зарцуулдаг, бүх юмаа зарцуулдаг болохоор тэр нь цаана quality time-ыг агуулж исэн байж бас магадгүй гэж бодож байна. Аюух тийм бодно, сонгоно, ингээд бэлдэн, наан, гараараа юм хийн те элдв янзын юм бүтээлч бэлгийг хийдэг болохоор тэр нь өөрөө цагаа тэр хүн зарцуулж байгаа нь байсан байна. Нуугдмал хэл байсан байх шүү. За тэгэхээр хайрын тав хэлийг талаар ингээд дүгнэлт хэлэхэд та нэг өгүүлбэрээр хэлцгээе. Нэг өгүүлбэрээр дүгнэлт хэлцгээе. Одоо гаяагаас дүгнэлтээ эхлэе. Сая надаас нэг юм хэлцээ. Гэхдээ би бэлгэн дургу гэсэн үг бол биш шүү. Бэлгэн дуртай шүү гэж. Би бэлгэн дуртай шүү. За дүгнэлтээ хэлцүүлж үү те. Ер нь хайртай хүн чинь хажууд чинь байхад юм бол энэ 5 хайрын хэлийг аль болох мэдрүүлэхийг хичээж байгаарэ тий. Угаасаа тавлангийн үг гэсэн үг. Тий, тавлангийн үг гэсэн үг. Надад тавлаа байдаг гэдэг байгаа ч амжилж болдог байхгүй. Энэ надын энэ хайрын хэл гэдэг бас зөвхөн миний одоо ихмэж авдаг ч юм уу тий. Миний хайртай хүмүүс гардаг таваа. Тэр Тасгалаарай. Окей, тасгалаа. За тэжка. За угаасаа нөгөө 5 хэлсэн угаасаа тавуулаа бүх хүнд байгаад гэдэг шүү дээ. Одоо би зөвхөн тэр хэлээр ярьдаг гэсэн үг биш. 5 хэлээ бүгдээрийг хүн болгон ойлгон, хүн болгонд байгаа. Гэхдээ яг тэр хамгийн илүү давмгаасан хэлийг олох нь бас айгүй чухал юм санагдсан. Яг тэр хэлээр нь ярьж ич нөгөө хүндээ мэдрэгж байгаа мэдрэмж нь ингээд бүр яг хайрлагцсан мэдрэмж төрдөг. Одоо тэгэхгүй ингээд хайрын хэл нь physical touchтэй ингээд хүрэлцэх мэдрэмж байсаар ахч би 1000 бэлэг өгөөд тэр хүн ингээд стил нэг л юм дутуу санагдаад ингээд
Одоо надад яг тэгдэг байхгүй хүмүүс ингээд жоохон ингээд одоо чанартай цаг зарцуулахгүй ч юм уу те ингээд би ингээд амар их юм бэлдсэн байхад ч ингээд тэг ингээд хажуугаар нүүр юм хийгээд ч юм уу анхаарлаа хандуулахгүй ч юм уу ингээд оролцохгүй байгаад тахаар ингээд амар за энэ хүн надад хайр юм шүү гэж боддог ч юм уу те. Тийм яг бэлэг өгөөдөгөө би тэнд би заах бэлэг гоё юм да. Гэтэ чиний сэтгэл нь хаанаа шингэсэн бэ? Чи яг энэ бэлгийг ямар утга учиртай сонгосон? Зүгээр л нэг рандом те. Ингээд нэг дэлгүүрийн одоо юу гэдэг хажуудлын хүнсний төр ороод цэцэг аваад гараад ирэхэд тийм ч чадна. Яагаад энэ цэцгийг сонгох? Одоо би хүн цэцэг сонгохтой үлдээд байхгүй. Юунд сонгож байгаа? Ямар өнгөтэйг авах вэ? Ямар өнгөнд дуртай? Ямар баглаа бод гэдэг бүх юмд нь анхаардаг. Тэгэхээр нөгөө нэг хэдийгээр цэцэг авах нь гоё ч гэсэн яагаад энэ цэцгийг сонгох юм? Ямар учир шалтгаантай ингээд санаас нь ингээд нөгөө нэг тэр хүн надад яг юу зориулах гээд байгаа ингээд нөгөө санаас нь quality of time хайгаад байгаа байхгүй яг үнээр цаг аваад зарцуулсан юм уу бодсон юм уу ингээд хараад байдаг гэсэн. Тэгэхээр хамгийн их дамгаа зэлийн олох нь ер нь бол илүү чухал. Тэгжээж нөгөө хүндээ нөгөө хайрлагдсан мэдрэмжийг илүү өгдөг гэж би боддог. Зөв тийшкатаа санал гэж байна. Миний дүгнэлт олуулна. Хүн болгоно нэг хэл давмгаалсан байгаа. Тэрийг нь аль болох ингээд жоохон мэдрээд тэгээ тэр хэлээр нь ярих юм бол одоо хүмүүсийн хоорондын харилцаа хамгийн гоё явах болоо гэж бодож байна. Магадгүй чи physical touch дургүй хүн байж болно. Магадгүй чи одоо act of service хийхдээ дургүй хүн байж болно. Гэхдээ нөгөө хүн чинь тийм мэдрээд илүү аз жаргалтай байгаад байгаа бол яг хөтэ тэрийн жоохон өвчгөлдөө гэж л хэлмээр байна. За миний дүгнэлт бол хүмүүс тэр 5 хэлээ аливаар нь ярьдаг вэ гэдгээ айгүй сайн мэддэг байх нь чухал юм шиг байгаа. Одоо юу гэдгийг хүнд зориулт гаргаж одоо хайрын хэлд суралцна гэдэг нь өөрөө бас хэцүү байж магадгүй. Жишээлбэл би одоо жишээ нэг найзтай болоод тэр маань ингээд хайрын хэл нь одоо бэлэг авах байвал би тэрэнд зориулна гэдэг нь надад айгүй тийм хэцүү санагдчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо надад ингээ хүсэг байхад айгүй их бэлэг өгөөд байвал тэр нь бас надад ингээд эсрэгээр нөгөө одоо энэний тэргээр би яг яах ёстой вэ гэх юм уу. Тэгэхээр одоо шинээр ингээд нөгөө хайрын 5 хэл суралцж байгаа зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Энийг ингээ хүн болго ярьдаг хэрнээ яг үндэ ингэж амьдрал дээр одоо тий яг аль хайрын хэл нь тий хэн яаж мэдэрч байгаа гэдгийг айгуу сайн ойлгодгүй юм шиг санагдсан. Би ч гэсэн энийг айгуу олон жилийн өмнө ингээ сонсч ирсэн хэрнээ өөр дээрээ л бодоод байсан нөхөөс хинд ч өө ийм хайр байгаа шүү ч гэдэг юм уу тэгж ярьдаг. Тэгээ би 3 хүүхдээрээ ингээ харахаар тэр гуруулаа бас өөр хайр хэлээр ярьдаг. Тэгээд тэрэнд нь бас зориулт гаргаж өөрөө нөгөө зориулт гаргадаг учраас яг тэрэндээ ингээд юу яаж байгаа байхгүй. Зориулт тэр хайрын хэлээр ярьдаг. Гэхдээ магадгүй хосоодын хувьд яг Тижкаг хэлдэг шиг яг тэр хайрыг нь одоо айгуу сайн мэддэг байх. Хоёулаа ижил тэр хайрын хэлээр ярьдаг болвол илүү их аз жаргал мэдрэх байх гэж бодож байна. Тэгэхээр өөрийгөө таньж мэдээ өөрийнхөө хамтрагчийг бас тийм. Тэгээд энэ бүхнээс дүгнээд хэлэхэд хамгийн чухал юм нь өөрийнхөө хайрын хэлээр бусдад ярих гэж оролдохын оронд нөгөө хүнийхээ хайрын хэлийг хайж олоод тэр хайрын хэлээр яриараа гэсэн үг. Ер нь бол яг гол концепт одоо дах санаа гэх юм уу тийм. Тэгэхгүй хүмүүс нь өөрийнхөө хайрын хэлээр ингээд би эн чинь хайрлж ийн гэсэн үг шүү дээ. Миний хувьд эн чинь хайр шүү дээ. Би хайр өгөөд байхад чи яагаад авахгүй байгаа юм бэ гэдэг. Нөгөө хүний чинь хайр хэлж бичээдэг байхгүй. Тэгэхээр өөрийнхөө хайрын хэлээр биш өгөхгүй тав хүний чинь хайрыг хэлнэ юу юм тэрийг нь болоо тэрүүгээр нь ярих. Тэгэхээр одоо жишээлбэл тэгвэл яаж нөгөө хүндээ өөрийнхөө хайрын хэлийг илэрхийлж тэндээсээ хайр мэдээ. Шууд ярилцсан юм шүү те. Юу төлөө хэлдэг шууд ярилцсан юм шүү. Одоо ч таалагддаггүй. Яг үнэ. Тэнхээ хоёр хоос учирлаа гэж бодоход тавуулангийн туршиж үзэх нь шүү дээ. За нэг бэлэг өгч үзэх нь, сервис үзүүлж үзэх нь, тэгээ цаг гаргаж үзэх нь. Тэгээ алинд нь илүү ингээд тэр хүн гоё аз жаргалтай байгаа юм шиг байна гэдгийг мэдрээд тэрүүгээр хэсэг явж үзээд болохгүй л ингээд гэхэд хөдөлмөр л юм да тий. Тийм. Одоо зарим хүмүүс бол угаасаа өөрийнхөө хайр хэлийг мэддэг. Тийм хүмүүсээс бол зүгээр асууч намар ахгүй. Чи ингээд юугаар хайрыг мэдэрдэг юм бэ? Чиний хайрыг хэлж юу юм бэ гэдэг. Үнэхээр мэдгүй хүн дээр бол тэгж хамт туршаад яваад олж болно гэсэн. Ер нь бол мэддэг хүмүүс айгүйх байдаг. Надаа ингээд чи ингээд хүрж яхах нь надад амар гоё гэдэг чинь. Тэр чинь өөрөө хэлээд өгч байгаа байхгүй. Миний хайрыг хүрчих юм аа юм. За өнөөдөр бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд маш сонирхолтой сэдвээр ярьлаа. Тэгээд хүмүүстээ бүгдээрэнд нь аз жаргал хүсье. Хорон хүмүүч бүрээс аз жаргалыг мэдрээд хайрхаа хэлийг олоогүй бол олоод олцсон бол бусдаа түгээгээд бусдынхаа хайрын хэлийг суралцаад ярилцаарай, ойлголцоорой гэж хүсье. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.